Starbucks-ийн түүх 1971 онд Америкийн Вашингтон мужийн Сиэтл хотод 3 найз анхны Starbucks кофений дэлгүүрээ нээжээ. Эхэндээ зөвхөн кофений үрд зарах жижиг дэлгүүр байсан юм. Харин 1982 онд Говард Шулц Starbucks-д орж ирснээр Италийн кофений соёлыг Америк улсад нэвтрүүлэх санааг гаргав. Тэрээр кофе зарах нь хангалтгүй, харин үйлчлүүлэгчдэд давтагдшгүй орчин бүрдүүлж шинэ соёлыг түгээхийг хүссэн байна. Тиймээс тэрээр анхны Starbucks кафег Сиэтл хотод нээж хүмүүст зөвхөн кофе биш, тусгай орчин, тухтай үйлчилгээ, найрсаг уур амьсгал бүрдүүлсэн орчинг санал болгосон юм. 1987 оноос Шулц компани худалдан авч Starbucks-ыг Америкийн нэгдсэн улс даяар тархааж олон улсад өргөжүүлж эхэлсэн. 1996 оноос олон улсад салбаруудаа нээж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Starbucks нь дэлхийн 100 гаруй улсад 34,000 гаруй салбартай үйл ажиллагаагаа явуулж хэдийн өөрийн брендийг бүтээж хамгийн алдартай кофений сүлжээ болж чаджээ. Тэдний амжилтын гол нууц нь юу вэ гэж үү? Зөвхөн чанартай кофе биш, харин тухтай орчин брендийн мэдрэмж юм. Starbucks бол зөвхөн кофе зардаг газар биш, гэр болон ажил хоёрын хооронд 3 дахь газар буюу амрах, уулзах, өдрийн турш 5 тухтай байх орчныг бий болгосон шинэ брэнд юм. Нэрний хувьд Америкт 1851 онд хэвлэгдэж байсан алдартай Арманы гол дүрийн баатрын нэрнээс санаа авч уг нэрийг өгсөн байдаг байна. Энэ мэт сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл сувгийг минь дагаарай.